Жаасан байна уу. За өнөөдөр Atomic Habits гэдэг номын талаар ярив. За энэ ном болвол маш их гайхамшигтай. Дэлхийн шилдэг бестселлер болсон ном. Хамгийн олон хүн уншиж чаа. Хамгийн шилдэг ном нь юу вэ гэж хайх юм бол нэгдүгüүрд нь гарч ирдэг. За ийм ном. За энэ болвол Джеймс Клир гэдэг Америкийн зохиолч бичсэн 2018 онд тавьлагдсан. За тэрнээсээ хойш одоо өнөөдөр хүртэл нэг номер тавьж байгаа. Дэлхийн дийлэнх хэлнүүд дээр орчуулгдсан. 7 жилийн дотор 20 сая борлуулагдаж байгаа. За ийм ном байна. За монгол хэлэн дээр болвол энгийн дадал гэж орчуулсан байна. Гэтэл энэ болвол энгийн дадал биш ээ. Энэ болвол Atomic гэж оршил. Atomic гэдэг нь бол 3 утгатай гэж Джеймс тайлбарсан байж байгаа. Нэгдүгüүрд нь болвол мэдээж жижиг бичил гэсэн үг. За хоёрдугаард нь атом болвол бүх бодисын суур бүрэлдэхүүн хэсэг. За тэрнтэйгээ адилхан энэ журшил дадал гэдэг болвол хүний амьдралын үндсэн үндэс. Бид нарын хэн болох юунд хүрэх гэдгийг болтож ирэх. Журшил шийддэг гэж байгаа байхгүй юу? За ийм учраас энэ атом гэдэг нь үндсэн нэг ч гэсэн үг. Гуравдугаард нь болтож ирэх энэ атом гэдэг нь хүчтэй, чөмийн эрчимтэй гэсэн үг. Powerful. Бид нар атомын бөмбөг гэж ярьж байгаа. Хамгийн хүчтэй. Бол атомын дай болох юм бол соёл иргэншил мөхнө гэдэг байгаа шүү дээ. Бүр дэлхий устдаж алгуулах аюултай. Тийм жижигхэн мөртлөн мөхөх чадaltaй. Энэ утгаар нь Atomic Habits гэж байна л да. Тэрнээс энэ нэг энгийн жирийн одоо ердийн тийм журшил гэсэн үг биш. Энд гарч ирэх энэ дадал журшил бол маш их хүчтэй. Атом шиг хүчтэй. За ингээд өнөөдөр ярих сэдв болвол 6 жил болж байгаа. Нэгдүгээрд нь жохоогч яаж энэ номыг бичсэн юм? Өнөөдөр дэлхийг хэрхэн нөлөөлж байна вэ? Хоёрдугаард нь энэ номон дээр гаргаж ирсэн хамгийн гол санааных нь нэг нь юу вэ гэхтэй зэрэг 1% чармайлт. Хэрвээ өдөр болгон өөрийгөө 1% өөрчилж чадах юм бол 1 жилийн дотор 37 дахин хүчтэй болно гэж хэлсэн байна. Атомын бөмбөг тесрэлттэй адилхан тийм хүчтэй. Энд хоёр нь. Гуравдугаард нь бид нарын мөрөөдлөн биелүүлэх арга буруу байх. Тэр яа зөв болохгүй. Дийлэнх хүмүүс өөрийнхөө хүссэнд хүрэхгүй байгаа. За энэ бид нарын сэтгэх аргатай холбоотой. За энэ тухай яар. Дөрөвдүгээрд нь журшил болвол 4 үе шаттай байдаг. Журшилын энэ үе шатыг ойлгох юм бол сайн журшлыг суулгаж чадна, муу журшлыг халж өөрчлөх болж чаддаг. За 5 дугаард нь журшлыг суулгах 4 аргын талаар яар. Журшил бол маш чухал. Тэгвэл энэ агуу хүчтэй Atomic журшлыг яаж суулгахгүй 4 арга байна. Хамгийн сүүлд нь 6 дугаард болвол энэ дэлхийд ичнэн одоо бестселлер болсон хамгийн алдартай номчсон шүгэмжлэх асуудал байж байгаа. Энийг бас мэдгүй болохгүй. Энэ номыг аль хэдийн уншчихсан гэдэг ч юм уу. Эсвэл өнөөдөр анх удаа миний ярианаас сонсож байгаа хүмүүс ч юм уу. Бас энэ номын алдааны талаар мэдгүй болохгүй. За ийм 6 асуудлыг маш товч тодорхой ярив. За тэгвэл эхлээд нэгдүгээр асуудал. За Джеймс Клир болвол Америкийн зохиолч 1986 онд төрсөн. За энэ Atomic Habits гэдэг номыг 2018 онд бичээд дэлхийн хамгийн бестселлер болсон 20 сая борлуулагдаж байгаа. Одоо Amazon дараад харсан ч гэсэн 3 төрлөөрөө нэг номер зогсож байгаа юм. За яагаад энэ номыг бичих болсон бэ гэх юм бол 2012 оноос эхлээд өөрийнхөө боолго дээр энэ журшил шийдвэр гаргаалт сэтгэл зүйтэй холбогдлолтой нийтлүүдийг бичиж эхэлсэн юм байна. За 12 он гэхдээ жирхэл одоо бараг л миний YouTube эхлүүлсэнтэй ойрлцоо болчих юм бол да. Би ч гэсэн энэ YouTube-д бол хамгийн анх 12 онд бүртгүүлсэн байлаа шүү дээ. Гэсэн ч гэсэн YouTube дээр бол нэг юм нийтэлж байгаагүй. Сая одоо 2022 оноос бичлэг хийгээд нийтэж эхэлсэн. Ингээд одоо 3 жил болж байгаа. За Джеймсийн хувьд бол 12 оноос эхлээд боолго дээр нийтлэл бичижсэн. 18 онд ном болгож нэг нийтэлсэн. Ингээд дэлхийн хамгийн шилдэг бестселлер ном болсон. За энд гарч ирж байгаа энэ журшлыг бол өөрийнхөө амьтад хэрэгжүүлж үр дүнгийн мэдэрсэн. Тэгээ тэр суурин дээр бичсэн. Ахлах сургуульд байхдаа ерөнхий боловсролын сургуульд бейсболоор гэж хэлдэг байсан. Тэгээд гэмтэл аваад очтой. Ингээд өөрийн биеийг болвол энэ 1% сайжруулах аргыг хэрэглэж. Өөрөөр хэлэх юм бол өдөр болгон баг багаар өөрийгөө сайжруулж яаж олон сар жил өнгөрч. Ингэж хөвийн байдалд орсон. Эхлээд нэгж алхаж чаддаг байсан байна.
Тэгээд хамгийн түрүү 1 алгасан, дараагийн өдөр нь 2 алгасан. Дөнгөж 10 кг өргөх хүчил үлдсэн байсан. Ингээд грамаар нэмээд хүчиллэн бочоод сэргээсэн. Ингэж энэ туршлага дээр нь тулгуурлаад үнэхээр одоо 1% хүчин чармайлт сайжирдаг гэдэг бол гайхамшигтай гэдгийг мэдэрсэн. Тэгээд бизнес сайжраад их сургууль орсныхаа дараа бейсболоо эхлүүлсэн. Бүр бейсболын багын ахлагч хүртэл болсон. Одоо бол дэлхийн шилдэг компаниудаар, ихтэй сургуулиудаар явж өөрийнхөө энэ атомик дадал журшил гэдэг сэдвээр илтгэл хийж байгаа. За бас 321 newsletter гэдэг нэртэй интернет магазин гаргадаг. За энэ бол дэлхийн 100 гарын орны 2 сая гарын хүн чаалж уншдаг гэж байгаа юм. Ийм одоо дэлхийд нүдтэй энэ чиглэлээр ажиллаж байгаа ийм түүхтэй юм. За тэгвэл одоо залгаад 2 дугаар асуул. Өдөр бүр 1% сайжруулах тухай. Жижиг журшил болвол том үрдүн төрөх. За энэ нь юу вэ гэх юм бол хэрвээ шүү дээ өдөр болго ирсэн 1% илүү байх юм бол за энийг хэрвээ 1 жил баримталж чадах юм бол 37-ийнхан илүү сайжирсан байна. За энэ яаж бодож гаргасан бэ гэх юм бол энэ дэлгэцэн дээр бол оруулсан бодох арга байдаг юм байна. Хэрвээ өдөрт 1% сайжруулах юм бол 365 хоногт болвол 37-ийнхан илүү хүчтэй болно гэж. За эндээс бол 2 агуулга гарч ирж байгаа юм. Нэг нь юу гэх юм бол бид нар өөрийгөө өөрчлөнө, сайжруулна, амжилт бүтээл гарна гэх юм бол асар их хүч зарцуулах хэрэгтэй. Нэг л дээр өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэж боддог. Гэтэл үндэн бол тийм шаардлага байхгүй. Хэрвээ нэг л дээр тэгж их хүчин чармайлт гаргах юм бол энергийн зарцуулалт дуусаад тэр хэмжээнд болоод унана гэсэн үг. Тийм учраас багаар сайжруулах. Мод ургах юм шиг. Энэ хэдэн 10 метр том моднууд нэг л дээр тэгээ ургаагаараа ирчих юм биш. Хэдэн 10 жилийн турш багаар ургасаар хууршхуу нууршхуу ямар ч салханд борхны дааж яадаг. Ийм одоо сүрдэг сайхан мод ургаж гарч ирж байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан гэсэн. Дадал журшил гэдгийг бол багаар өөртөө суулгах гэсэн. Тэгээ 2 дугаар санаа. 2 дугаар санаа болвол бид нар өдөр болгон өөрийгөө өөрчилж сайжруулж явах шаардлагатай. Тэгэхгүй болвол амьдрал сайжрахгүй, өөрчлөгдөхгүй. Яг хуучин хөрөмөр гэсэн. Өнөөдөр хэрвээ өчтөртэй адилах юм болвол ямар ч хөгжил төвшил байхгүй. Тэгээ бас уйтгарт. Тэрний төлөө бид нар өөрийгөө өөрчлөх шаардлагатай, сайжруулах шаардлагатай. Гэтэл тэр өөрчлөлтөнд нутаж ерөөсөн нэгэн хав байхад хангалттай юм байна. Заавал өчтөрөөс сайжирсан байх хэрэгтэй. Өчтөртэйгээ адилхан, эсвэл өчтөрөөс дөрөйчих юм болвол яг энэ хэмжээгээр буураад хамгийн сүүлд нь мөхөж алгуул. Өчтөр би 8 цаг ажилласан, эрүүл журшилтай байсан, арга тамхи хэрэглэв. Гэтэл өнөөдөр би 7 цаг ажилласан, ганц хэрэг тамхи татсан гэдэг чинь. Энэ байдал маань үргэлжлэхийг болоод том утгагүй ерөөсөн нэг ч өдөр ажиллахгүй. Арга тамхинд барих зүйн болно шүү дээ. Тэгэхээр заавал үлдээж ирэх хүн болвол өчтөрөөсөн сайн байх хэрэгтэй. Тэгвэл хэр зэрэг сайн байх вэ гэдэг зэрэг ерөөсөө 1% сайн байхад бол тэрнээс илүү жил ерөөсөө шаардахгүй байж байгаа. Тэгж чадах юм бол 1 жилийн дараа гэтэл 37% биш 37 дахин гэж байгаа шүү дээ. Энэ шиг хэрвээ өдөр болгон 1% муутах юм бол 1 жилийн дараа яг 0 тэг% болж дуусна. Одоо жишээлх юм бол би өнөөдөр 1 шинэ үг хийж маргааш 2-ыг хийж нөгөөдөр 3-ыг хийж тэрнийхэн дараа өдөр 4-ыг хийж тэгэхээр яг хөөхтэй зүгээр ингээд өнгөчгөө харах юм бол би жилийн дараа 365 үгтэй болно гэж бодож магадгүй. Гэтэл тийм биш. Би өнөөдөр 1 үг хийжсэн, маргааш 2 үг хийж. Тэрнийхэн дараа өдөр 3 үг хийж. Тэгэхээр би 3 үгтэй болж ирэх гэсэн үг биш. Миний урж дарын хийжсэн 1 үг байна, өчтөрийн хийжсэн 2 үг байна. Өнөөдрийн хийжсэн 3 үг байна. Тэгээд нийлүүр нь 6 үгтэй болж ирсэн. Ийм байдлаар бодох юм бол 1 жилд нийт 66795 үг хийж байна. 66795 үг чэйдэлчих юм бол англи хэлэнд нэвтэрнэ гэсэн үг. Хятад ханж, Япон ханз үжсэн ч гэсэн ийм олон ханж байхгүй байгаа шүү дээ. Ямар ч хүнд хэлийг, ямар ч хүнд үсэг бичгийг 1 жилд тухайн үндэсний хүнээс илүү сурах болж чаддаг. Ийм гайхамшигтай байна. Өдөрт ерөөсөө 1 л үгээр илүү чэйжлээ. Жишээ нь 30 хоногийн дараа гэхэд би 30 үг л чэйжлээ гэсэн өдөрт. Энэ бол боломж юм. Би өчигдөр 29-ийг тэрний түрүү өдөр 28-ыг чэйжлээд ингээд би журшилтай болсон байгаа шүү дээ.
Тийм дадал суучсан. Өдөр болго хийсээр байгаад чэйжлэх арга барилд нь сурчсан гэсэн үг. 100 хоногийн дараа би өдөр 100 гэж чэйжлэн. Гэхдээ ийм боломж байгаа. Хүн энэ уурга тарих бол гайхамшигтай. Өдөр болгон чэйжлсээр байсан учраас 100 хоногийн дараа би 100 үг чэйжлэх. Ийм чадамж суучсан байна. 100 өдрийн дараа гэхдээ 5050 үг чэйжлсэн байна. 5050 үг чэйжлчих юм болвол англи хэлний төвшин дотоох хамгийн дээд түвшний шалгалтыг өгөх болчиход болж байгаа. Канж үсэг чэйжсэн ч гэсэн 5000-аас цаашаа нэг байхгүй. Өдөрт 1%-оор илүү байна гэдэг бол ийм гайхамшигтай үр дүн төрнө. Гарцаа байхгүй энэ болвол юу вэ гэдэг зэрэг атомик хабитс байх нь. Атом бүх шиг хүчтэй байна. Магадгүй тэрнээс илүү хүчтэй. За тийм учраас та бүгд бас өөрийгөө өдөрт ерөөсөө нэг л хавар сайжруулах. За энэ аргыг хэрэгэл сураарай. За 3 дугаар нь бол identity based гэсэн ийм ойлголтын талаар энэ номдаар ярьсан байгаа. Энэ бол асар чухал. За миний хувьд ч гэсэн энэ номыг уншиж сая ийм ойлголт байдгийг мэдсэн. За энэ юу вэ гэх юм бол дийлэн хүмүүс өөрийнхөө хүсэл мөрөөдөлд хүрэхгүй байгаа. Зорилгоо биелүүлж чаддаггүй байдгийн хамгийн гол үндсэн шалтгаан. Бид нар бол өөрийнхөө зорилгыг тодорхойлдог. За бахаж сурган хүмүүжүүлэх, зөвлөх нэгдүгээрд юу гэж ярьдаг вэ гэдэг чинь өөрийнхөө зорилтыг тодорхойлооч чаа гэж тэгж хэлж идэг. Чи яах гээд байгаа, юу хийх гээд байгаа юм? За жишээлх юм бол жин хасна. Би 10 кг жингэн хасмаар байна гэдэг ч юм уу. Би англи хэлнэ 5500 үгийг 100 хоногт чэйжлэмээр байна гэдэг ч юм уу. Тэгэхээр эндээс ямар асуудал гарч ийнэ хөтөж ирэг. Би 10 кг жин хасмаар байна. Ийм хүсэлтэй хүн гэсэн үг. Ийм эрэмжилтэй. Энийг жорж байгаа хүн. Өөр нь жорлого юм. За энийг хүсчих учраас би хэрвээ хүрч чадвал хүрлээ, хүрч чадахгүй орчихч бол чадсангүй гэж жорлого биелсэнгүй гэдэг. Эсвэл үнэхээр 10 кг жин хасчихсан байна. Тэгвэл миний жорлого биелчихсэн. За би 10 кг жингэн хасчихсан. Миний жорлого биелсэнгээ орхичих. Тэгвэл тодорхой хугацааны дараа эргээд буцаад жинчин нэмэгдэх ч юм уу. Ийм асуудал үүснэ. Би сард 1 ном уншина. Жилд 12 ном уншина гэсэн төлөвлөгөөг энэ жил гаргасан байна. Тэгвэл би ном уншиж зорж байгаа төлөвлөсөн хүн. Уншиж чадаж магадгүй, чадахгүй ч байж магадгүй. Ямар ч ном уншихыг хүсэж байгаа хүн. Чадсан бол би 12 ном уншсан энэ жил. Гэт энэ зорилт нь дуусчих. Тэгээ магадгүй дараагийн жил уншихгүй байж болно. Гэтэл Джеймс Клэрийн гаргаж байгаа санаа бол тийм биш. Энэ буруу гэж байна. 10 кг жин хасгацсан байна гэдэг чи юу юм? Эрүүл амьдралтай хүн гэсэн. Тэгэхээр би жин хасгахыг зорж байгаа хүн биш. Би болвол эрүүл амьдралтай хүн гэж өөрийгөө тодорхойлох хэрэгтэй гэсэн. Өөрийгөө хэн бэ гэдгийг олно. Би болвол эрүүл амьдралтай хүн. Энэ нь нэгдүгээрд байна. Identity based гэдэг юм байна. Хэрвээ 10 кг гасхыг зорж байгаа хүн болвол goal based. Зорилго төвлөрсөн хүн. Тэгэхээр энэ зорилго төвлөрсөн биш, identity based үнэмшилт суралцсан болох хэрэгтэй. Тэгэхээр чинь эрүүл амьдралтай хүн бол яах вэ? Дасгал хөдөлгөөн хийдэг. Зөв хоололт. Ямар ч одоо өөрчн дарамт байхгүй. Хүчлэг шаардлага юу ч байхгүй. Би 10 кг хасахын төлөө хоолоо хасна. Дасгал хөдөлгөөн хийнэ гэд маш хүнд байх нь байна шүү дээ. Эний дийлэн хүмүүс давж чадахгүй. Гэтэл эрүүл амьдралтай хүн бол ямар ч шаардлага байхгүй. Ерөөсөө зөв хооллоод дасгал хөдөлгөөн хийгээд байх юм болвол болно. Жинчээ өөрөө хасгалаад байна. Тэгээ эн чинь өөрийн чинь нэг дадал журшил зөв амьдралтай хүн учраас хажиж алдаа гаргахгүй. Хажиж хэтэр хоол идэхгүй. Хажиж чадхуур суухгүй. За ном уншихаар ч ялгаа баг. Ном уншдаг хүн бол яах вэ? Заавал сард 1-ийн уншин, жилд 12-ийн уншин гэсэн зорилго тавих шаардлага болчих. Ямар ч үед ном уншил байдаг. Ажир хөдөлсөн ч галдуул дэлгүрсэн ч ном уншаа явж байдаг. За энэ нь болвол энэ номын хамгийн үндсэн санаа. Хэрвээ энийг ойлгочих юм бол хэн ч гэсэн гайхамшигтай өөрчлөлт амьдрал чинь гарна. Би болвол одоо хүртэл өөрийгөө юу гэж дүгнжсэн. YouTuber болох гэж оролдож байна. Сайн YouTuber болмоор байна. Тэгж өөрийгөө шахаж шаарчсан. Гэтэл тэр буруу байсан байна. Би болвол аль хэдийн YouTuber болчихсон. 100,000 орчим дагагчтай. Ингэж ном сонсдог мэдлэг ухаанд чаг жаваан гаргадаг ийм хүн чих чөөхөн шүү дээ. Гэсэн мөртлөө энэ дотроос 100,000 орчим хүн энд хурж углаад ном сонсч ийн гэдэг чинь гайхамшигтай шүү дээ. Тэгэхээр би болвол YouTuber гэж өөрийгөө үүсгэсэн юм байна. Тэгэхээр YouTuber хүн ямар байх хэвээр юм? Чанартай сайн контент бэлдэж хэрэгтэй. Дасралтгүй нийтлжих хэрэгтэй. Хариуцлагатай байх хэрэгтэй. Тэрний төлөө би ажиллана. Тэгэхээр чинь биш үү? Асуудал шахал өөр болчих юм л да. Би болвол нэг улсын хурлын хишгүн болох гээл, хорийн түшээ болох гээл хичээгээд зүтгэхэд яваад байгаа. Тийм хүмүүс байгаа. Тэр хэрэггүй юм байна. Одоо нэгдээ өөрийгөө төрийн түшээ гэж үжээд төрийн түшээ хүн ямар байх хэвээр юм. Тэр ажил хийх хэвээр.
Ам хавандаа идэхгүй уухгүй, хойволдохгүй төр улс Монгол төмнөхийн төлөө чүтгэж их юм байх хэвээр. Тэгэхээр асуудал өөрчлөж шүү дээ. Би бол оюутан сурах. Тэгэхээр яах вэ? Хичээлэн сайн хийх хэвээр. Өөрийгөө хөгжүүлэх шаардлага. Би бол эмч. Тэгж үчих хэрэгтэй. Нэг сайн эмч болох гээд орлоодсон хэрэг. Харамсалтай би тэгж чадсангүй. Алдаа гарч. Тийм байж болохгүй. Эмчил юм бол алдаа гарах гэсэн байхгүй. Мэдлэг мөрөглөн байнга сайжруулж явах хэрэгтэй. Хүмүүс бас ярьдаг шүү дээ. Би нэг сайн аа болох гэж орлоо, сайн ээж болох гэж оролдоод байна гэдэг. Тэр бол өөрийнхөө зорилго. Тэр эхлээд өөрийгөө олох хэрэгтэй. Та бол аав мөн, та бол ээж мөн. Аав хүн ямар байх хэвээр, ээж хүн ямар байх хэвээр. Тэгж амьдрах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ номын хэллэгээр бол алдаа гаргаж байгаа хүмүүс бол яах вэ гэдэг. Outcome. Тэгээ тэрнийхэн дараа болтож process. Тэрнийхэн дараа сая identity. Ийм дараалалаар явж ирсэн. За энийг бол өөрчлөөд identity, process, тэгээд outcome ийм байдлаар ажиллах юм бол амжилтанд хүрнэ. За энийг маш олон хуудас ажиллуулж тайлбарсан байж байгаа. За одоо дөрөвдүгээрд нь журшлын дөрвөн үе шат. За энийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ энийг ойлгох юм бол сайн журшлыг бүрэлдүүлэх, муу журшлыг халахад бол тус болно. Журшил бол дөрвөн зүйлээс бүрэлдэж байдаг. Нэг нь болтой зэрэг Q, сэтэл. Хоёр нь бол craving. Craving гэдэг бол монгол хэлний хүсэл гэсэн үг. Гурав нь бол response, үйлдэл. Дөрөв нь бол reward. Reward бол шагнал, урамшуул. За энэ дөрвөн хүчин зүйлээс бол бүрэлдэждэг. За нэгдүгээр Q гэдэг нь юу вэ гэхтэй зэрэг сэтэл гэдэг байгаа юм л да. Сэтэл бол юу вэ гэхтэй зэрэг хамгийн товчоор хэлэх юм бол нүдэнд харагдаж байгаа зүйл гэсэн. Нүдэнд харагдахгүй бол ойр жуурын сэтэл бий болохгүй. Гар утас харагдаж байгаа учраас авчхаа юм. Эсвэл дуурдаг ч юм уу. Гар утсан дээр ямар нэгэн хоёрсон байна. За энэ бол сэтэл болж байгаа. Тэгээ юу ирсэн бол гэдэг. За энд нь бол хүсэл. Тэгээ шалгаад үжиж байгаа юм. За энэ нь бол үйлдэл. За өөрийн чинь постод хүн лайктарсан байна. Шагнал. За энэ нь өдөр болгон тавтагдаад ирэхтэй зэрэг журшил болж байгаа. Бид нар бол өдөр болгон ичнэ олон удаа өдөрт 2000 гарын удаа гар утсаа шалгаж үждэг. За энэ судалгаагаар бол харуулсан байж байгаа. Ийм журшилтай болсон байна. Тэгэхээр энэ сайн журшлыг бүрэлдүүлэхийн төлөө сэтлийг бий болгох хэрэгтэй. Ном уншдаг журшилтай болъё гэх юм бол ширээн дээр чинь ном байх хэрэгтэй. Тэгвэл аваад уншина. Муу журшлыг халахын тулд хоолны ширээн дээр телевизийн удирдлага байхгүй болвол шууд телевизээр асаач чадахгүй. Ус уух журшилтай болъё гэх юм бол ширээн дээр скантай ус байх хэрэгтэй. Тэгвэл аваад оочно. Гэртээ тамхи байгаа учраас аваад татчихж байгаа юм. Тэгвэл энэ сэтэл болж байгаа зүйлийг устгачих юм бол сэтэлгүй бол. Тэгээ хоёрдугаар нь бол craving. Тэр сэтэл өгжгөө зүйлийг хараад хүн сая хүсэл эрмэлзэлтэй бол. Чихэр харах юм бол идэе гэж хүсэн. Амттай юм харах юм бол арааны шус. За тэгвэл дургуй зүйлийг хийх үед бол мэдээж хүсэл төрөхгүй. Тэгвэл дургуй зүйлийг яаж хийх вэ гэдэг зэрэг дуртай зүйлтэй хамтдаад хийж болно. Дасгал их дургуй, хичээл их дургуй бол хөгжим сонсохын зэрэгч. Гэрийн ажил их дургуй бол сонирхолтой бичлэг үжихийн зэрэгч. Джеймс Клэр бол юу гэж хэлж байна вэ гэдэг зэрэг. Бид нар бол журшил хийхийг хүсэж байгаа юм биш ээ. Тийм сайхан журшилтай болчих юм. Тийм сайхан дадалтай болчих гэж юм биш. Журшлын авчирж өгдөг мэдрэмжийг хүсэж байна гэдэг байхгүй юу? Тийм зүйлийг хийх үед тийм таатай мэдрэмж төрдөг. Шүд угаахын төлөө биш. Шүд угаастай дараа мэдрэгдэж байгаа тэр эрүүл чивэрхэн үнэр таниргуу болчихсон тэр байдал. За гурав нь бол response. Үйлдэл мэдээж сэтэл байна. Тэг хүсэж чинь. Тэгвэл тэрийг хийж таарна. Тамхиг харсан, татъя гэж бодсон. Тэгвэл бариад татна гэсэн. Амттай юм харсан, идэе гэж бодсон, аваад идэнэ. За энэ бол яг өөрөө сонгож байгаа юм шиг боловч үнэн хэрэгдээ энэ бол автоматар хийгддэг. Тэгэхээр яах вэ гэдэг зэрэг энэ дээр бол боли гэж энэ муу журшлуудыг болвол энэ хийх үйлдлийн төвхтэй болох хэрэгтэй. Тэгэх юм бол залхуураад хийхгүй. Тамхи татдаг болвол жожолкийн галын өөр өрөөнд, тамхины бас нэг өрөөнд ч юм уу. Тамхи татдаг газрын гэрийнхэн гадан ч юм уу. Энэ бүх зүйлийг чуглуулад очоод тамхи татдаг ухчаа хэрэглэн шүү дээ. Их төвхтэй. Телевизээр банк үждэг юм бол телевизийн удирдлагын хол тавьчихдаг ч юм уу. Унтраага жахтгааны салгаж чаддаг. Ийм байдлаар төвхтэй болгох юм бол энэ үйлдэлийг хүн хийхгүй байна. За энэхээ эсрэгээр сайн дадалж урш төлөвшүүлэх юм бол үйлдлийн хялуурчлах хэрэгтэй. Өглөө босоод гүй их юм бол гүйлтийн гутал шүүс бэлтгэлийн хувцсыг болтой жир орныхоо хажуу тавьчихна. Өглөө босоод жир углаад гараа гүй ихээр. Ингэж одоо
хялуурчилж болно. За ийм байдалтай. За дадал журшлын 4-р шат нь юу гэхтэй зэрэг reward шагнал урамшуул. Хэрвээ шагнал урамшуулал байхгүй болвол тэр дадал журшлыг хүн хийхгүй. Тэр үйлдэлийг хийснээ дараа тархинаас ч дофамин ч юм уу ялгарна. Тэрнээ л хийж байгаа юм. Тийм учраас зөвхөн одоо өөр чин таалгасан зүйлийг өөр чин таашаал өгдөг. Тийм зүйлэл хүнээ дадал журшил болж бүрэлдэнэ. Тэгэхээр өөр чин огт таашаал өгдөг харин ч одоо айцтай ч юм уу. Ийм журшил болвол өөр чин төлөвшөж бүрэлдэж бий болохгүй гэсэн. Тэгэхээр яг хөвгтэй зэрэг шагнаж болно гэдэг байгаа юм. Өөрийн чин өдрийн төлөвлөгөө 7 хоногийн төлөвлөгөө биелсэн болвол дээр нь өстөж зэрэг биелсэн гэдэг тэмдэг тардаг юм. Тэр тэмдэглэлийг хийхийн төлөө ажиллана. Тэр тэмдэглэлийг хийж их үед өөр чин биш үү? Маш таашаалтай. Сайхан мэдрэмтэр. Хичээлээ хийж дуусаад дуртай зүйлээ хийдэг ч юм уу. За янз бүрийн байдлаар хөндгчүү даалгаврыг хийж гүйцэтгснээ дараа өөрийгөө урамшуулдаг. За ийм баг. За Джеймс Клэр бол толторхой хэлж байгаа. Ингэж шагнахсан зүйл бол дахин давтагдана. Дахин давтагдана гэдэг чинь бол журшил гэсэн үг. Харин шийтгүүлсэн зүйлийг бол хүн хийхээс зайлсхийдэг. За одоо жалгаад 5 дугаар зүйл. 5 дугаар зүйл нь тэгвэл энэ журшлыг яаж бий болгох вэ? Атомик журшлыг суулгах арга. За энэ дээр бол 4 зүйлийг хэлсэн байгаа юм. За эннийх нь 1-р нь бол obvious. Тодорхой. Нүдэнд харагдахаар бол. За сая хэлсэн. Номошикийн бол орныхоо хажууд ном тавьчихсан байх хэрэгтэй. Усуух журшилтай болыг бол ширээн дээр ч ус байх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн хийх гэм бол бүсээ үүдэн дээр нь тавьчихсан байна. За эннийхээ эсрэг муу журшил арилгах гэм бол нүдэнд харагдахгүй даалтайч хэрэгтэй. 2-дугаар нь бол attractive байх хэрэгтэй. Attractive бол сэтгэл татам. За сая бол хэлсэн дадлын 2-дугаар шат бол хүслийг төрүүлнэ гэж. Тэгэхээр сэтгэл татам байж тэрийг хийх хүсэл төр. Дасгал хөдөлгөөн хийх бол бие ядрах учраас хүнээс хүсэгчүүл биш. Тэгвэл дасгал хөдөлгөөн хийж явах үед хөгжим сонсох юм бол сэтгэлийг татах болчоотой. Тэмдэглэлийг дургуул яах вэ? Шин тэмдэглэлийн төвтөртэй байх юм бол бас сэтгэл татна. За гадуур ганцаараа алах нь уйтгартай бол хүмүүстэй хамт алхаж болно. Үг хэрэг. За ийм байдлаар сэтгэл татан болох хэрэгтэй. За 3-дугаар арга нь юу гэхтэй зэрэг easy хялбар болгоно. За энэ бол журшлын 3-дугаар үеийг давчиж байгаа юм. Үйлдэл хийх үед үйлдэл хэдий ч амархан болвол хэдий ч хүн хийн. За энэ талаар бол судалгаа байна. Ерөөсө 20-оос 30 секундын хугацаа зарчуулдаг юмыг бол хүн яшигтай гэд хийдэг. Хойш тавьдаг. Дараа хий. За зарим судалгаагаар бол 19 секунд гэсэн байдаг. За энэ iPhone утас яагаад хүмүүсийн хүрээлэлийг олсон бэ гэх юм бол хялбархан болгосон. Жишээлбэл одоо хуучны киногийг үзэх юм бол товчлуурын дардаг тийм гар утас байлаа шүү дээ. Тэр бол утасны дугаарыг нэг-нэгээр нь хийгээд утас хайрдаг байсан. Эхний үед гар утас. Гэтэл одоо бол шууд тэр хүнийх нь нэр дээр ч юм уу ганцхан товчид дараад ч юм уу утасаар их болж байгаа болчихсон юм. Хурууныхаа өндгийн нэг хүргээл. За энэ нь болтой зэрэг хугацаа хэрэглэхгүй. Маш хялбархан болгосон. За энэтэй холбоотой. Тийм учраас болохын дотор 10 секундын хугацаанд дотор хийж гүйчих болжоотой болох хэрэгтэй. Сууршуулъя гэж сайн журшлыг бол. Харин болий гэж ямиг болвол жишээлбэл чихэр идэх дургу гэж бол цааш нь боогоод авдрын яролт хийдэг ч юм. Тамхи татыг гэх юм бол чихрэгээр нь удаа болгон гарч яваад дэлгүүрээс худалдаж авч яхаар ийм болох. Хэрвээ өөрөө ямар нэгэн хортмоо журшлаас салж чадахгүй байгаа юм бол харах хэрэгтэй. Тэр журшлын юм өөр чинь хитрхээ ойр байж магадгүй. Ямар ч хугацаа хэрэглэхгүй, ямар ч хөдөлмөр зарж болохгүйгээр тэрийг хийж чаддаг учраас тэр өөрийн чинь муу журшил болчихжээ гэж тэгж бодож байна. Тэгэхээр хүн бол ийм залхуурдаг, тарих бол энерги хэмндэг. Ийм одоо онцлогтой. Тийм учраас энийг ашиглаж бол. За энэ бол easy. 3 дугаар зүйл. За 4 нь бол satisfying. Сэтгэл ханамжтай болох. Таатай мэдрэмж төрүүлнэ. Хийж дуусаад хэрвээ тийм мэдрэмж төрөхгүй бол хийхгүй. За сая бол хийсэн. Жордгон биелүүлснээр дараа болтой. Биелүүлсэн гэдэг зөвхөн тийм тэмдэг тавхтаж гэсэн байна шүү дээ. Хүн хийж чадсан гэдэг тийм таашаалтай мэдрэмж төр. Ийм байдлаар урамшуулж явах хэрэгтэй. Дуртай кофе уудаг, дуртай хоолой хийж идэх, дуртай дуугаан сонсдог, дуртай хүнтэйгээ уулздаг. Гэхдээ ямар ч байдлаар урамшуул болно. Гүйж дуусаад халуун усанд ордог ч юм уу. Тэгхийн бол гүйхийн төлөө биш. Халуун усанд орохын төлөө. Энэ шагналыг авах, таатай мэдрэмжийг бий болгохын төлөө хүн гүйдэг журшилтай болно гэсэн. За ийм учраас журшилыг одоо бий болгоход бол энэ 1-р нь бол тодорхой нүдэнд харагдах болгоно. 2-дугаар нь бол сонирхолтой сэтгэл татам байх хэрэгтэй. 3-дугаар нь бол амархан хийхэд эхлүүлэхэд 4-р нь болтой зэрэг
Хийснээр дараа таатай мэдрэмж төрдөг. Ийм байдалтай байлг юм бол ямар ч одоо журшлыг хүн өөрийнхөө биед бол суулгах болж чадтай. Бид нарын бас нэг гаргадаг алдаа юу гэхтэй зэрэг өөрөө бол яг ямарч байсан байж болно. Үр хөвгтүүдэн шавнараа болтой зэрэг шахаж шаардаж хүчээр ямар нэг журшилд сурах гэж орж чаддаг. За тэр бол буруу гэдгийг өнөөдөр энэ яранаас ойлгож явах байх. Тийм учраас энэ аргуудыг хэрэгжих хэрэгтэй гэсэн үг. За хамгийн сүүлд нь бол шүүмжлэлтэй хандах асуудал. За энэ ном бол дэлхийд дээр одоо хамгийн их борлуулагдаж байгаа бестселлерийн 1-р дэвж байгаа ном. Тэгсэн мөртлөө энэ бол ямар ч шишин санаа биш гэж байгаа юм. За миний хувьд ч гэсэн олон ном жохол уншиж судалж яар тайлбарлаж байгаа. За энэ дээр бол ямар шишин санаа байхгүй. Юу байна вэ гэдэг зэрэг маш сайн эмгтгсэн жохол ойлгомжтой болгосон гэж байгаа. Одоо хүртэл хүмүүсийн судалсан, нээж илрүүлсэн амьдралд хэрэгдэд үр дүн гарсан энэ бүх аргуудын болтой зэрэг маш сайн эмгтгэхэд ойлгомжтой хүмүүст хүртээлтэй болгосон. За ийм жохол. За энэ нь бол энэ номыг шүүмжлэх ганцшгүй. За мэдээж дэлхийд алдартай бүтээл учраас тал бүрийн мэрэгжлийн хүмүүс бол шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэсэн чинь тэр бол чухал биш. Энэ бол үнэхээр амьдрал хэрэгтэй. Маш олон хүмүүсийн амьдралыг нөлөөлж байгаа. Цаашдаа ч гэсэн нөлөөл. За өнөөдрийн ярсныг дүгнэе. За өнөөдөр бол дэлхийн шилдэг ном чувралаар ярьж байгаа. За хоёр дахь ном. За энэ бол Atomic Habits гэдэг. Атомын журшил гэдэг ийм нэртэй ном. За монгол хэлээр бол энгийн журшил гэдэг хэтэрхий ердийн байдлаар орчуулсан байна. За энэ бол энгийн журшил ерөөсөн биш. Энэ бол бүр атомын журшил. Хамгийн их энергитэй хүчтэй хичнээн жижиг боловч тэгээд чүм болсон, суур болсон. Энэ журшлын тухай ном. Хэрвээ өдөрт өөргөө ерөөсөө нэг л хувь сайжруулах юм бол 1 жилийн дотор 37 дахин хүчтэй болно. Өдөрт нэг өгч ажилласан ч бүтэн жилд 66,795 өгч ажиллах болж чаддаг гэж. Ийм гайхамшигтай атомын тесрэлтийг дадалж ушилтай болох архын талаар бичсэн юм байна. За энэ жохогчийн талаар ярьсан. За дараа нь устай зэрэг бид нарын хандлага хамгийн чухал. Бид нар буруу ойлгоод байсан байна. Юуг буруу ойлгосон бэ гэх юм бол зориг тавиад байсан байна. Тийм учраас зориг тавьж ажиллах юм болох хэрэгтэй. Би 5 кг турна гэдэг зориг тавиад ажиллаж байгаа. Гэтэл тэгж болохгүй гэдэг юм л да. Харин би бол эрүүл амьдралын журшилтай хүн гэж нэгдүгээр өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд тэр үйлдэл 7 хоног 3 удаа дасгал хөдөлгөөн хийн. Эрүүл хоол идэх гэж. Тэгхийн бол аяндан 5 кг хасчихсан байна. Хуучин сэтгэжсэн тэр хандлагыг бол тонхруулах хэрэгтэй. Эсрэгээр нь байх хэрэгтэй. Тэгхийн бол амжилтанд хүрнэ. Бүх хүмүүсийн хүсэл мөрөдөл биелнэ. Би бол ном унших гэж байгаа. Жилд 12 ном унших гэж байгаа. Тийм зорилго тавиад хэрэггүй. Тэр биелэхгүй. Биелсэн ч гэсэн тэр номоо уншчих юм бол дуусчих гэсэн. Харин би бол ном унших дуртай ном уншдаг хүн гэж өөрийгөө ихлэ тодорхойлох нь чухал. Ном уншдаг хүн бол заавал 12 ном биш. 24 ном ч уншина. За энэ нь бол өөртөө журшил бүрэлдэж бий болох юм байна. За энэ үжил санааныхаа үндсэн дээр журшил бол 4 үе шаттай байдаг тухай ярьсан. Сэтэл байх хэрэгтэй. Хүсэл байх хэрэгтэй. Үйлдэл байх хэрэгтэй. Тэгээд шагнал урамшуул байх хэрэгтэй. Энэ 4 хүчин зүйл байж ижил дадал бий болдог. Тэгээд энэ дадлаа хэрхэн хөвшүүлэх вэ гэх юм бол бас 4 зүйлийг зөвлөсөн байгаа. Энэ 4 аргыг хэрэглэх юм бол муу дадлаж халж болно, сайн дадлаж хөвшүүлж болно. Тэр нь юу байсан бэ гэдэг тодорхой харагдахаар болох хэрэгтэй. Тэгээд сэтгэл татан байх хэрэгтэй. Тэгээд хялбархан байх хэрэгтэй. Тэгээд таашаал өгдөг байх хэрэгтэй. За энэ 4 нь бол уялдаж байгаа юм. Сэтлээ яах вэ? Харагдахаар байлгах юм бол сайн дадлаж уршил бүрлэж бий болно. Харагдахгүй болох юм бол сэтэл байхгүй болох юм бол муу журшлыг халах болж чадна. Тэгээд хүсэл байх хэрэгтэй. Тэгвэл тэрийн сэтгэл татан болгох юм бол тэрийг хүснэ. Эсвэл сэтгэл татан биш болгох юм бол хүсэхгүй гэсэн. Тамхи татыг гэх юм бол тамхи руу муухай өнөртэй бол сэтгэл татан биш. За, үйлдэл. Тэгэхээр үйлдэлийн хялбархан болгох хэрэгтэй. Тэгэх юм бол дадлаж уршил болоход амархан. Харин энэхээ эсрэгээр бол төвөгтэй болгох юм бол тэр муу дадлаж уршил хүн хийхгүй. За тэгвэл шагнах хэрэгтэй. Тэгэх юм бол таашаал болгох хэрэгтэй. За эн чинь шагнал бол урамшаад байна. Эсвэл тэрнийхээ эсрэгээр таагүй мэдрэмж төрүүлэх юм бол хүн хийхгүй. За энэ аргуудыг хослуулаад хэрэглэх юм бол хүн ямар ч одоо дадлаж уршлыг бий болгох болж чадна. За энэ бол хамгийн бага энерги зарцуулаад тэгээ энэ нь бас ерөөсө автоматар дадлагдчих үе журшил болчихсон байна. Заавал одоо өглөө босоод би
шүдэ waах ёстой гэж одоо хүчээр хийхгүй ч гэсэн хүн ухамсаргүй байдлаар хийждэг. Тэрэн шиг энд дурдсан энэ аргуудыг хэрэглэх юм бол ямар ч зуршлын ийм автомат байдлаар тэгээ өдөрт ерөөсө ганцхан ховын хүчин чармайлт илүү гарах байдлаар энерги зарфтай байдлаар төлөвшөдөг болчиход. За энэ нэг гайхамшигт. За ингээд өнөөдрийн дэлхийн шилдэг ном өндөрлж байна. За өнгөрсөн удаа болвол мөнгнөөс сэтгэхгүй гэдэг номын талаар ярьсан. Дараагийн удаа бас маш сонирхолтой, маш их үр дүнтэй дэлхийн хамгийн бестселлер болж байгаа номоос сонгож ярина. Тухайн үед нь заавал хүлээж авч сонсоорой. За анхаарал тавьсан та бүхэнд маш баярлалаа.